Сайн бацгаана уу? Нодлогчдод хайрт өгье. Мэндчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид шинэхэн дугаараа бэлтгэж энэ цаг мөчид нарт хорвоод мэндэлсэн нандан сайхан өдрөнд тохиож байгаа хайртай хань Үлзий Баттай хамгийн супер ав, хамгийн халамжтай хань байдагт баярлалаа хэмээн хайртай гэр бүлийнхнийхэн зүгээс илгээсэн халуун сэтгэлийн мэндчилгээг уламжлах гэж байна. Хамтдаа өрх гэрийн төшиг туулгаар болсон эрхэм аавыг гинтийн бэлгээр баярлалцгаая. Өөрийн шарнан чамайг өгсөн. Сайн байна уу? Үлзий Бат гэж хүн байдаг уу? Хичтэй дуудаад өгч тохоо. Сайн байна уу? Үлзий Бат гэж хүмүүс үү те? За. Мэндчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Ээлжид шинэхэн дугаараа бид энэ цаг мөчид Үлзий Батын хэмээх өрх айлаас замун түншлийн төрсөн өдрийн баяранд тохиож байгаа эрхэм нэгэн хүмүүний гэр бүлээс үргэлжлүүлж байгаа учиртай танд энэ өдрийн мэндийг хүргэе, төрсөн өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Гадар өстө сар шинийн баяр гэж том төжигнөж бөмбөж хинж байгаа энэ цаг мөчид цагаан сарын баяр бэлэг цаг өдрүүдтэй минь давхцсан таны бас төрсөн өдрийн баяр тохиож байгаа гэдэг сургаар гинтийн бэлэг бариад хүрээд ирлээ. Манайх налгачудаа хайрт өгье гэд мэндчилгээ хүргэдэг газар байгаа. Өмнө та манай дугаарыг юу үзчихсэн үү? Үзчихсэн. За тэгвэл тэр мэндчилгээ үргэлтээс танд бас бэлэг явуулсан хүмүүс байгаа юм байна. Тэгэхээр асуудаг уламжилт асуултаа танаас бас би тодруулмаар байна. Бэлэг явуулах хэрэгтэй хүн байгаа юу? Хүлээж байгаа хүн байна. За мэдхгүй наа. Манай эхнэр хүүхд хоёр юм болоо. Энэ хоёр одоо өглөөл гараа байхгүй болчлаа. Тэр хоёр юм болоо гэж бодож байгаа юу та? За тэгвэл хоёлаа эргэлзээтэй энэ олон асуултын хариултыг мэдээж авах ёстой. Ингэхдээ бэлгийг гардаж авахаас өмнө бас бид бүхний нэг зорилго сэтгэлийн сайхан үхсийг уламжлах ёстой байдаг. Хэрвээ хөтлөгчөө хамгийн сайнаар сонсох юм бол бэлэг ямар учиртай хинээс вэ гэдэг нь тодорхой болох учраас хоёулаа хамтдаа сонсъё чинь сэтгэлийн үхсийг. Өрх гэрэмийн төшиг тулгуур өнгөтийн орчлонгийн төшиг минь болсон. Өөдөөсгөн жаахан үрсийн минь халамжит сайхан аав нь болсон эрхэм хайртай хандаа аавдаа гэж хамгийн түрүүлж хаягалсан байна. Хайр хайрын дэдийг уйруулж хам буурал орчлон эвлэн жаргаж яваа. Хосын хормоог хамтдаа туулахаар хувь тавилангаар учран залгасан хайртай хань минь чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Ороод л ирэхэд дүүрээд л явчихдаг шүү бидний гэр чинь орчлонд чамтай учирсандаа талархаж явдаг юм шүү хань минь. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён өргөл байж тулж зогсох баган минь байдагт баярлалаа. Бид бүхний төлөө хамгийн сайнаараа хичээж үргэлж хамгийн сайн хань хамгийн мундаг аав байдагт талархаж явдаг юм шүү гэд. Энэ мэндчилгээ яг таны таамагласан ёсоор хайртай гэр бүлээс нэрсэн байна. За тэгээд бэлэг бэлгийн дээд тэр дундаа гэр бүлийнхнийх нь хайр шигсэн бэлгийг өргөн барьж байна. Хүлээн авна уу? Алаг дэлхийг гэрээ хүүхдийн нэрийг мөрлөн Мэндчилгээ тэр дундаа гинтийн бэлэг гэр бүлээс ирнэ гэдэг таны хувьд бас их гинтийн байсан болов уу гэж бодож байна. Одоо энэ бичлэгийг бас хайртай дотны хүмүүс нь үзээд сууж байгаа талархлаа дэвшүүлдэг. За хайртай охин хань хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд хань нь хэлэхдээ ээдээ тунчиг л халамжтай сайхан залуу байгаа шүү. Хамгийн гоёор очиж баярлуулж өгөөрэй гэсэн. Тэгээд хамгийн гол нь үргэлж талархаж явдаг. Тэгээд бүсгүй заяаг минь хатан заяа болгож дээдэлж явдагт нь талархаж явдаг юм шүү гэдэг. Тэгээд эр хүн тэр дундаа эрхэм аав хүн та бие бодорой. Жил бүрийн төрсөн өдрөөр эрүүл сарвал байж өргөө гэрийнхэн төшиг тулгуур болж жилээс жил Үлзий Батын хэмээх өрхөл үргэлж дэлгэрч бадамдаж байхын сайхан өрөөл өргөе. Сайхан шинэлээрээ сайхан баярлаарай. За маш их баярлалаа. хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно. Хинд чинүгэн би